2024 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд. Хөтөлбөрийн хөлсний доод хэмжээг өсгөв. 2024 оны эхний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20%-аар нэмж 660 мянгад хүргэх шийдвэр гаргасан. Хөтөлбөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөтөлбөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөг байхаар шинжилсэн юм. Хөтөлбөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амжиргааны өртгийн өөрчлөлт, хөтөлбөрийн бүтээмж, дундад цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоодог байна. Монгол улсад 100 орчим мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна.